that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Дэлхий дээрх бүх улсууд адил тэнцүү тусгаар тогтносон эрхтэй гэж яригддаг боловч харамсалтай бүх улсуудын нөхцөл байдал геополитикийн хүчин зүйлс бол эрс өөр хоорондоо харилцсан адилгүй байдаг. Мөн дэлхийн нийтийг хамарсан чухал шийдвэрүүдэд бол жижиг улсууд тэр болгон оролцох эрхгүй байдаг боловч харамсалтай нь бол том гүрнүүдийн гаргасан шийдвэрүүдийн үр дагавруудыг хамгийн түрүүнд амсдаг нь жижиг улсууд өөрсдөө байдаг. Тэгвэл жижиг улсууд хэрхэн амьд үлдэж бүр хөгжин цэцэглэж чаддаг вэ? Яагаад зарим жижиг улсууд их хүчний өмнө өвдөг сөхөрч байхад өөр зарим нь бусад олон том улсуудыг гүйцэд төрүүлж чаддаг вэ? Өнөөдрийн дугаараар уг сэдвийн хүрээнд маш олон түүхэн жишээнүүдийг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлан ярилцаж, мөн Монгол улсынхаа өнөөдрийн цаг үеийн сорилтыг бас тодорхойлох гэж үзье. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээсэн шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Эхлээд хамгийн алдартай нь болох Швейцар улсын талаар ярив. Швейцар улс нь дэлхийн 1 болон 2 дугаар дайнуудад хоёуланд нь оролцоогүйгээр өөрсдийн төвийг сахих статусыг хадгалан үлдэж чадсан цорын ганц улс юм. Гэхдээ Швейцарын энэхүү алхам нь аймхан сан огтосоо биш, харин тууштай бодлохын үр дүн гэвэл илүү зохино. Тус улс нь 1815 оноос хойш өнөөдрийг хүртэл төвийг сахих байр сууриа дэлхийд дахинаа тунхаглаж, дэлхийд дахинаа үнэмлэхгүй хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан бараг цорын ганц улс юм. Гэхдээ хэдийгээр дайнд оролцдоггүй боловч тэд бас өөрсдийн гэсэн зэвсэгт хүчинтэй. Бүр армийнхан 80-90%-ийг жирийн иргэдээс бүрдүүлдэг. Энэ ч утгаараа тэд хэрв хэн нэгэн бидэнд халдвал бид уул болгон дээр хамгаалалт босгож чадна хэмээн бардам ярьцгаадаг. Мөн эдийн засгийн хувьд нэг салбарт тулгуурлаагүй солонгорсон эдийн засагтай улс бөгөөд олон улсад нефттэй санхүү, шинжлэх ухаан болон соёлын төв болон хувирсан улс. Швейцараас авах хамгийн том сургамж гэвэл төвийг сахина гэдэг нь сул тал бус харин тогтвортой бодлого баримтлахын урлаг гэж ойлгож болохоор. Швейцар улсын хувьд газар зүйн байршлын улмаас түүхийн бүхэл цаг хугацаанд геополитикийн асар их эрсдэл дунд явж ирсэн улс. Тус улс нь Европын 3 том гүрэн болох Франц, Герман, Итали улсуудын стратегийн уулзвар дээр буюу Европын зүрхэн хэсэгт оршдог. Нэг ёсондоо бол түүхийн туршид дайны гол урсгалын замд оршиж байсан гэж хэлж болно. Хэдийгээр Европын хамгийн их дайнтай бүс нутагт оршиж байсан боловч тус улс нь энэ бүх хугацаанд өөрсдөө дайнд оролцоогүй, октоосон эзлэгдэж байгаагүй онцгой бүс нутаг юм. Анх 1815 онд Венийн гэрээгээр Швейцар улс аль биесээр төвийг сахисан улс болж байгаагаа тунхагласан байдаг. Тухайн үед Швейцарын энэхүү статусыг Европын их гүрнүүд бүгд хүлээн зөвшөөрч байв. Энэ ч утгаараа дэлхийн 1-2 дугаар дайнуудад Швейцар улс нь бүхэлдээ дайнаас ангид байж чадсан Европын тун цөөхөн улсуудын нэг байв. Тэд хэний ч талд ороогүй, мөн хинээрч бас тоглоулаагүй гэж хэлж болно. Мөн Швейцар улсын бодлого нь армийнхан дийлэн хэсгийг жирийн иргэдийн хүчин чадал дээр тулгуурлах бодлого баримталдаг. Энэ ч утгаараа 18-аас 34 насны бүх ирчүүд цэргийн албанд хамрагдаж тэтгэвртэй гарах хүртлээр буюу бараг насан туршдаа ирчүүд нь бүгд шахуу гэр орондоо галт цэвсэгтэй байж хизээд бэлэн байдалд байдаг гэсэн үг.
Түүнчлэн тус улс нь өөрөө тэр чигтээ шахуу уулархаг нутаг тул батлан хамгаалах систем нь уулын бүс нутгуудад байрласан бэхлэлтүүд болон тагнуулын нарийн сүлжээн дээр тогтдог. Мөн тус улс нь одоогоор 8.8 сая хүн амтай бөгөөд хэрв цөмийн дайм болсон тохиолдолд Швейцарт 8 сая хүнийг хүлээн авах чадвартай хорогдох байрууд байдаг. Нэг ёсондоо бол бүх хүн амаа цөмийн дайнаас аварч чадах дэлхийн цорын ганц улс гэж хэлж болно. Мөн эдийн засгийн хувьд Швейцар нь байгалийн баялагаар бус системийн нарийн зохион байгуулалт өндөр үнэтэй үйлчилгээ, инновац дээр суурилсан эдийн засагтай улс. Дэлхийн хамгийн том банкуд, даатгалын компаниуд, олон улсын байгууллагууд энэ улсад төвлөрсөн байдаг. Учир нь гэвэл мэдээж хэрэг Швейцар нь маш тогтвортой төвийг сагсан байр суурьтай мөн өндөр нууцлал бүхий банкны системтэд оршдог. Түүнчлэн тус улсын шинжлэх ухаан, инженерчлэл, бугуун цаг үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл зэрэг олон салбаруудаараа дэлхийд маш хүчтэй брэндүүдийг гаргаж чадсан юм. Мөн Швейцарт улаан загалмай нийгэмлэг, олон улсын арбитрийн шүүх, дэлхийн эдийн засгийн форум, бүр нэгдсэн үндэстний байгууллагын 4 төв байрны нэг нь хүртэл тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Аль нэг улсын талыг хизээж баримталдаггүй учраас ямар ч олон улсын хямралд үргэлж хамгийн итгэлтэй зуучлагч, итгэмжлэгдсэн улс болж чаддаг. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улс, Иран, Оросын холбооны улс, Хойд Солонгос зэрэг улсуудын хооронд түүхийн маш урт хугацааны туршид зуучлагчийн үүрэг гүйцэтгсээр ирсэн. Түүнчлэн Швейцар улс нь төвийг сахих статусаа хүчтэй байлгахын тулд бүр 2002 оныг хүртэл нэгдсэн үндэсний байгууллагт жилсээгүй цорын ганц тусгаар тогтносон улс байв. Харин тус улсын дотоод тогтолцооны хувьд гэвэл Швейцар нь хэд соёл, гарал угсаа, шашин шүтэлгийн хувьд нэлээд олон хэсэгт хуваагдсан улс юм. Гэхдээ тэдний дотоодод ялгаатай байдал их байгаа ч ямар ч хуваагдал байдаггүй. Швейцар улс нь дотооддоо 26 бүрийн эрхэд засаг захиргаа бүхий мужуудад хуваагддаг бөгөөд олон нийтийн санал асуулгаар хууль тогтоох, хуулиа өөрчлөх тогтолцоотой улс юм. Мөн албан ёсны нэг хэлгүй бөгөөд Итали, Герман, Франц гэх 3 хэлийг албан ёсны хэл хэмээн үздэг. Швейцар улс нь төвийг сахих статусаа бэхжүүлэхийг зорж буй манай Монгол улсын хувьд маш чухал том бүлгэр дуурайл бүхий улс гэж хэлж болно. Швейцар нь Европын хүчирхэг айрамтай улсуудын дунд оршдог. Мөн далаад гарцгүй нөхцөл байдлаараа Монголтой тун төстэй бөгөөд ийм их гүрнүүдийн дунд оршихын тулд гадна талдаа уян хатан бодлого баримталж, харин дотооддоо хатуу бодлого баримталдаг энэхүү жишг нь манай улсад тохирч болох юм. Мөн контентийн дундуур та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуйн нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Тэгэхээр дараагийн ярих жижиг улс бол Финланд улс. Финланд бол их гүрний хажууд амьд үлдэж чадсан чимээгүй хүч юм. Тус улс нь баруун Европ ба Евразийн улсууд дээр Оросын холбооны улстай 1300 км урт газар нутгаар хэлэлдэг өвөрмөц барьшилтай улс. Финланд нь түүхэнд эхлээд Шведийн колон, дараа нь Оросын бүрэлдэхүүнд байсан улс юм. Түүхийн энэ бүх цаг хугацааны туршид Орос болон Финланд хоёр улсын харилцаа хизээч тэгш найрсаг байгаагүй боловч Финланд улс инглигээд дороотож дарангуулагдж бус харин ч бие даан оршин тогтнолоо хамгаалан үлдэж чадсан гайхалтай улс гэж хэлж болно. 1939 онд зөвлөлт Финландд улс төрийн дарамт шахалт үзүүлж газар нутгийн аюулгүй байдлын бүс нутаг нэхэж уг яриа хэлэлцээр нь бүтэлгүйдсэн тул Финландын эсрэг өргөн хэмжээний цэргийн довтлохоог эхлүүлсэн байдаг. Финланд улс нь тухайн үед 3 сая хүнтэй байсан бөгөөд тус улсын армин зөвлөлт холбоот улсын улаан армиас хүн хүчээр 10 дахин бага байв. Гэсэн ч тэд ойр өндөр улсын бүсэд тулалдаж чаддаг өөрсдийн давуу талыг ашиглаж мөн Молотовын коктейлийг урд өмнө байгаагүй хэмжээгээр зөвлөлт холбоот улсын эсрэг асар ихээр ашиглан тэмцсэн байдаг. Финланд цэргүүдийн ер нь ард түмнийх нь морал асар өндөр байсан ба сэтгэл зүйн хувьд цэргүүд нь маш сайн бэлтгэгдсэн байв. Үүний үр дүнд Финланд улс нь зөвлөлт холбоот улсад хэд дахин өндөр хохирол учруулж 100,000 гаруй улаан армийн дайчдын амь нас Финландын нутаг дэвсгэрт үргэлжсэн юм. Финланд зөвлөлт хоёрын өвлийн дайны уг жишээ бол хэдий бага хүчтэй ч стратеги зөв байвал маш том аюулыг зогсоож болдгийн хамгийн тод жишээ болсон юм. Харин зөвлөлт Финландын дайны дараагаар нацист германчууд зөвлөлт холбоот улсад дайрах үед финландчууд нацистуудтай нэгдэж зөвлөлтийн нутаг руу хариугаа авахар мөн дайрсан түүхтэй.
Гэвч 1944 оноос эхлэн дайны үйл явцад эргэлт гарч зөвлөлтийн улаан арим нацист Германыг ядж эхлэх үеэр Финланд улсын цэргээ татаж зөвлөлт холбоот улстай энхийн гэрээ байгуулж газар нутгийнхэн зарим хэсгийг зөвлөлтийн талд шилжүүлж дотоодын нацистуудаа устгах амлалт өгсөн байдаг. Улмаар дэлхийн 2 дугаар дайны дараагаар тэд зөвлөлт холбоот улстай зөрчилдгөөс болгоомжлох болсон ч хизээч зөвлөлтийн хараат улс болсонгүй. Мөн 1948 онд 2 улс найрамдлын аль бие усны гэрээ байгуулсан юм. Гэхдээ Финланд нь зөвлөлтийн социалист системд нэгдээгүй, зөвлөлтийн гар хөл болох замыг сонгоогүй. Гэхдээ аргач үгүй. Яг баруун талд нь барууны ертөнц зэрэгцээ байрлаж байгаа учраас Финландын хувьд сонголт хийх боломж болсон манайхтай харьцуулахад хамаагүй өндөр байсан нь ойлгомжтой. Энэхүү Финландын стратегийг олон улсын харилцаанд Финландчлал гэж нэрлэдэг бөгөөд нэг ёсондоо бол хүчирхэг хөрштэйгөө сөргөлдөхгүй байх, мөн дотоодын эрх чөлөө эдийн засгийн бие даасан байдлаа хүчирхэг хөрштэй алдахгүй байх санаан дээр тогтдог бодлого гэж хэлж болно. Харин өнөөдөр гэвэл Финланд улс нь тогтмол айрамтай бус, харин дайчилгаан дээр суурилсан хүчтэй бэлэн байдалтай улс гэж тооцогддог. Тус улсад бүх ирчүүд цэргийн алба хаадаг. Энэ ч утгаараа шаардлага гарвал бүх ирчүүд ард түмний айрамд шууд нэгдэх үүрэг хүлээдэг. Мөн Финланд нь Оросын улбооны улсын хэлийн дагуух азслагдсан бүс нутгуудад байгаль орчныг хамгаалах нэрийн дор стратегийн бэхлэлтүүдийг оймод, нуур, уулын бүс нутгуудад нууцаар олноор байгуулсан гэдэг. Мөн тэд 2022 онд Орос-Украины дайн эхэлсний дараагаар НАТОд эцсэх шийдвэр гаргаж 2023 онд НАТОгийн гишүүн орон болсон түүхтэй. Ингэснээр тус улс сүүлийн 80 гаруй жилийн турш баримталсан төвийг сахих байр сууринаасаа огцом эргэсэн үйл явдал болсон юм. Харин эдийн засгийн хувьд ярихад Финланд улс нь дайны дараагаар зөвлөлт холбоот улсад асар өндөр нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч тэд өөрсдийн аж үйлдвэрийн салбар, технологийн салбарын үндсийг зөвлөлтөд төлсөн их хөрний хажуугаар басгүй бэхжүүлэн тавьсан байдаг. Хэдийгээр нөхцөл байдал хүнд ядуурл их байсан ч финландчууд өөрсдийн сэтгүүгээ өөрчлөн боловсрол үр бүтээмжийг нэн тэргүнд тавив. Ингэснээр тэд Nokia, Kone болон Wärtsilä гэх мэт дэлхийн нэр хүндтэй компаниудыг хөгжүүлж чадсан юм. Мөн боловсролын системийн хувьд багш нарын бэлтгэл чанар маш өндөрт тооцогддог улс гэж хэлж болно. Тус улс нь хүүхдүүдийн сэтгэл зүй, тэгш байдал, нийгмийн тэгш боломжид маш их анхаардаг. Мөн шалгалтаар дарамтлах бус бодит ур чадварыг хөгжүүлэх тал дээр боловсролын систем нь түлхүү ажилладаг. Финландын дотоод нийгэм төр эдийн засгийн хувьд нийгмийн тэгш байдал, авилгалын эсрэг тэмцэл, хариуцлагатай төр засаг зэрэг чанаруудаар дээгүүрт ордог. Тэдний улс төрчид нь ерөнхийдөө бол даруухан хүмүүсээс бүрддэг бөгөөд улс төрчид нь ард иргэдтэйгээ ойр, авилгалт нэр холбогдсон тохиолдол бараг дуулддаггүй. Тус улсад төр нь иргэдэд тижээдэг бус, харин ард иргэд нь төрдөө итгэж, төрөө хамгаалдаг ийм тогтолцоо, ийм философийн зарчим үйлчилдэг. Тэгвэл дараагийн ярих улс бол Сингапур улс юм. Сингапур нь хэдийгээр байгалийн баялаггүй боловч бодлохоор дэлхийг удирддаг цөөн хэдэн улсуудын нэг гэж хэлж болно. Тус улс нь зүүн өмнөд Азид орших жижиг арал улс бөгөөд ердөө 728 км² газар нутагтай. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос 5 дахин жижиг газар нутагтай улс гэсэн үг. Гэтэл тэнд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ $80,000, харин манай улсад дөнгөж $5,200 байх жишээтэй. Сингапур нь 1965 онд Малайзиас салан тусгаарлагдсан бөгөөд байгалийн баялаггүй, олон угсаатантай, дотооддоо хагаралтай, эмзэг эдийн засагтай жижиг арал улс байв. Харин тус улсыг үндэслэгч Ли Куан Ю улс орныг өөрийн төмөр нударгаар зангидаж, сахилах баттай төр, хатуу тогтвортой байдал, зах зээлийн хүчирхэг өрсөлдөөн гэх 3 тулгуурт тулгуурлан босгосон юм. Тус улс нь хэдийгээр олон намын тогтолцоотой боловч үндсэндээ бол нэг нам давмгаалсан парламентын системтэй гэж хэлж болно. Ли Куан Югийн PAP нам тус улсад сүүлийн 60 гаруй жилийн турш тасралтгүйгээр засаг барьж байна. Хэдийгээр эрх чөлөөтэй мэт харагддаг боловч хэвлэл мэдээлэл, жагсаал цуглааны бүх эрхийг хязгаарлаж мөн улс төрчдөө хүртэл хүчтэй хяндаг системтэй. Сингапурт хууль ёсыг дээдлүүлэх нэрийн дор эрх чөлөөг хязгаарласан засаглал маш амжилттай хэрэгжсэн юм. Харин эдийн засгийн бодлогын хувьд чөлөөтэй зах зээлийг нээлттэй дэмжиж, татвар багатай бизнес хийхэд ээлтэй орчныг бүрдүүлжээ. Мөн Сингапурт төр нь өөрөө асар том хөрөнгө оруулагч бөгөөд Temasek Holdings, GIC зэрэг төрийн хөрөнгө оруулалтуудын сангуудаар дамжуулан стратегийн салбаруудад төр хувь эзэмшдэг. Тус улсын эдийн засгийн суурь тулгуур нь өөрөө инновац, боловсрол, технологийн 3 баган дээр суурилдаг.
Харин нийгмийн бодлогын хувьд маш чанга хатуу, сахилга баттай бөгөөд хард тамхи, гэмт хэрэг, авилгын эсрэг ямар ч өршөөлгүй маш хатуу бодлого баримталдаг. Мөн хүн амын 80-90% нь Фи Куан Югийн хэрэгжүүлсэн төрийн хөтөлбөрийн хүрээнд бүгд шахуу орон сууцтай буцхолсон юм. Түүнчлэн олон үндэстний улс учраас орон сууц олгох, боловсрол олгох, сэрэг татах зэрэг нийгмийн бараг бүх салбарт олон үндэстнийг тэнцвэртэй байдлаар төлөөлүүлдэг хатуу квотын системийг хэдийнэ нутагшуулсан юм. Тус улсын дотоодын гол онцлогуудын нэг нь меритократ удирдлага бөгөөд төрийн албанд хамгийн шилдэг хүмүүсийг өндөр цалин, өндөр шалгуураар авдаг тогтолцоо юм. Сингапур улсын загвараас Монгол улс авч болох хэд хэдэн сургамжууд ер нь байгаа харагддаг. Тухайлбал меритократ тогтолцоо буюу улс төрөөс ангид зөвхөн ур чадвар дээр суурилсан төрийн албан хаагчдын айрмыг бүрдүүлэх нь улс орон цаашид эрүүдчих, үр бүтээмж нэмэгдэх, мөн цаашлаад хөгжин цэцэглэх гол үндэс гэж хэлж болно. Мөн хууль дээдлэх ёсыг сахих, гэмт хэрэгтэй хатуу тэмцдэг байдал нь өөрөө үлгэр дуурайлал өндөртэй. Түүнчлэн нийтийн орон сууцны хөтөлбөрийг системтэйгээр хэрэгжүүлсэн туршлагыг нь бас хуваалцах ёстой. Сингапур улс хамгийн гол нь эдийн засгийн бүрэн эрхчлөлөнд хүрч чадаагүй байх үедээ нийт ард иргэдээ орон сууцчулж амжсан улс юм. Ер нь Сингапурын төр засаг хэрхэн ард түмний орон сууцаар хангасан жишээ нь хамгийн гоё сургамжтай түүхүүдийн нэг юм. Манай сувгийн зүгээс энэ талаар маш дэлгэрэнгүй контент хийж хүргэж байсан бөгөөд хэрв та бүхэн сонирхвол доор сэтгэл хэсэгт би холбоосыг нь үлдээе. Тэгэхээр өнөөдрийн дугаараар ерөнхийдөө бол тун амжилттай яваа 3 жижиг улсын жишээг дэлгэрэнгүй ярьлаа. За Монгол улсад 2 kurшийн дарамт геополитикийн шахалт гэх мэтээр мэдээч эдэнд байхгүй хүнд асуудлууд манад бас байгаа. Гэхдээ эдгээр улсууд ч гэсэн манай улсын туулаагүй бас өөрсдийн гэсэн хүнд зовлонгуудыг даван туулж ард нь гарч чадсан улсууд юм. Монгол улс нь ардчилсан олон намын тогтолцоотой улс боловч төр засаг нь маш тогтворгүй. 1992 оноос хойш нийтдээ 18 ерөнхий сайд солигдсон нь өөрөө үүний тод жишээ юм. Мөн удирдагч бүр өөрийн гэсэн шинэ бодлого гаргаж өмнөх бодлогоон үгүйсгдэг зүйл их бий. Эдийн засгийн хувьд нийт экспортын 90% нь зөвхөн уул уурхаагаас хамааралтай. Хэдийгээр чөлөөт зах зээл ээлтэй боловч бодит байдал дээр төрийн оролцоо өндөр, төрийн тендер дээр суйрлан мөнгө олдог бизнес загвартай, төрийн өмчит компаниуд нь бараг бүгд шахуу, алдагдaltaй шахуу ажилтдаг ийм л улс. Баялаг нь ард түмэнд хүртээлгүй, авилга болон хуваарлалтын шудраг бус байдалд давмгайлдаг. Харин нийгмийн салбарт эрүүл мэнд боловсролын систем нь хит өндөр ачаалалтай, мөн чанарын ялгаа ихтэй. Хот хөдөөгийн ялгаа тэнгэр газар болж, Улаанбаатар хот хүн амын тал хэсэг нь оршин сууж байна. Цалин хөлс мөн тэгш бус байдал бий болгож байгаа бөгөөд ядуур ажилгүйдэл маш өндөр түвшинт байгаа. Дэлхийн банкны хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монгол улсын хүн амын 37% буюу 1,258,000 гаруй хүмүүс шууд нэн ядуу гих ангилалд багтаж байгаагыг судалгаа гарсан. Монголчууд ардчлалт дуртай, ардчлалт хайртай, үн цэнийг нь дэмждэг боловч харамсалтай нь популист улс төрчдөд шууд автдаг. Хит ядуу учраас ирээдүгөө харж чаддаггүй. Эсвэл зарим хэсэг нь Монгол орны болохгүй байгаа бүх асуудлыг сайтар ойлгодог боловч дан ганц надаас юу ч шалтгаалж өөрчлөгдөхгүй хандлагаар ханддаг. Мөн сонгуулаар маш олон тоогоороо саналаа худалддаг. Ингээд эргээд ард иргэдэн төр засагтаа бас итгэдэггүй. Саналыг нь худалдаж авсан улс төрчид нь мөн авилгал, эрх мэдлийн хэд төвлөрлийг бий болгож нийгмээ улам бүр дороотуулдаг. Гэхдээ Монгол улсад залуу үе маш эрч хүчтэй байгаа. Залуучууд олуулаа байгаа. Залуучуудын дотор нийгмээ өөрчлөх хүсэл, өөрчлөн байгуулалтыг дэмжих сонирхол асар өндөр байгаа нь ажиглагддаг. Иймээс бид арайч бас яадгаа автчихаагүй хэвээр байгаа. Гагцгүй залуу үе өөрчлөлтийг хийж илүү гэрэл гэгээтэй нийгмийн төлөө тэмцэж чадах хэсгээс бүх зүйл хамаарч байна гэсэн үг. За мөн эцэст нь хэлэхэд манай сувгаас бэлтгэн гаргасан XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном маань худалдаалагдсаар байгаа бөгөөд та бүхэн худалдан авахыг хүсвэл доор сэтгэгдэл хэсэгт буй дэлгэрэнгүй мэдээлэлээр худалдан аваарай. Өнөөдрийн дугаар та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.